Сайн байцгаана уу үзэгчдээ, шинэ дугаар маань эхлэж байна. Та бүхэнтэйгээ бид өнөөдөр найруулагч Батүлзэн ахыг уулзуулахаар ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд бас шинэ уран бүтээлээ үзэгчтэй хүргээд бас нэлээд хугацаа өнгөрч байна. Тэгээд шинэ уран бүтээлээ бас хүргэсэн танд бас их баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд Цөвөн цаг гээд нэртэй кино анх бол ажлын нэр нь явж хахад зэрэглэн торолцох инг гэдэг нэртэй байсан тий. Хоёлын нэрнээс эхлээд яриад хөө. Тэгээ ягаад Цөвөн цаг болсон бэ гэдэг рүү. Зэрэглэн торолцох инг гэдэг зохиолоо гаргасны дараа ягаад тийм нэр өгсөн. Зохиол бичиг дуусны дараа тэгээд ер нь би энэ зохиолоо эхнээс нь ярихад зүгээр манай киноны төгсгөлд нэг ходог дээр ингэрдэг штэ. Тэгээд тэр бол ширчин гэж хүний өгүүлэг үүдээ зэрэглэн дундаас ирэх тэмээ гэсэн нэртэй өгүүлэг гэдэг. Тэр өгүүлэгэн дээр бол яг тийм нэг говийн хотгон дээр тэр 30-аад оны үед нэг хүн тэмээг өсөлж ясан чинь нэг ингэрдэг. Тэгээд бүхэнд нэг уут байсан, тэнд нэг нялх хөөхт байсан. Тэгээд тэр нялх хөөхтийг өсгөж яагаад тэгээд нэг захиатай ирсэн байдаг. Тэр захаанд нь ээжийн захиа бичээд миний хүү өсгөж сайн болгоорой. Би энэ нүүдлийг дагаж явж байгаад шархтаад аян зам даалгүй ингээд хүүхдээ ингээд явууллаа гэсэн тийм. Тэгээд тэр үлэг бодит. Тэгээд тэр хүүхдийг өсгөөд тэр олсон хүн гэртээ өсгөөд хүмүүжүүлээд тэгээ бүр сайхан эрдэм мэдлэгтэй тийм том хүн болсон байдیں۔ Тэгээд би тэр ширчэнгуй өгүүлгийг уншиж чад энэ тэмээ хутган дээр ирэхийн өмнө ямар түүх туулж энд ирсэн бол гэсэн нэг тийм уран бүтээлчний нэг тийм ургуулсан бодох фантаз энэ их хорхоо өргөжсэн. Тэгээд би ширчэнгуй хүү Баатар гэж одоо Сан Францискод амьдарч байгаа мундаг эрдэнэтэй мундаг боловсралтай хүн биш үү? Тэр бол миний явж миний хаяалын нөхөр байхгүй нэгэсэндээ манай хөргөн дүү гэсэн. Тэгээд би тэр хүнээс аавынх нь өгүүлгийн тэр санааг юуг нь зөвшөөрлийн учраас энийг ахын ингээд урагшлуулж юу болсон тухайн ингэж зохиоч ингэж хийгэж. Тэгээ зохиолоо бичээд тэгээд нэрээ өгтөө зэрэглэнд торолцох инг болгосон юм. Тэгээ ажлын нэр ингэж явсаар хагаад хөө маань харин дараа нь киноных нэрийг өөрчлөё. Тэгээ киноны утгаснатаач бас Цөвөн цаг нь бас таарах юм. Зэрэглэлийн торолцох инг гэдэг бол нэг тийм уянгийн халилтай, нэг тийм монгол ахуйтай, тийм нэг говийн ч юм уу тийм. Тэгээд бас киноных нэрийг нийс бас их юм болдог штэ. Хүн дуудах, сонирхох юу гэдэг тийм. Тэгтэл одоо бас сүүлд нь би бодвол дэс хэрвээ зэрэглэлийн торолцох инг гэдэг нэр кино маань явсан бол даа ялангуяа орчин залуучууд зэрэглээ гэдгийг бол зааныг мэдэх баг. Торолцох гэдэг үгийг мэдэхгүй. Яагаад сайн мэдхгүй. Торолцно гэж одоо юу вэ? Тэгээд инг гэдэг бол тэгээд малхуугаас холдсон, иргэнссэн залуучууд одоо ингийг бол мэдэн л дээ. Тэгтээ тэгж холбож тэгж утгаснаагаар нь тэгж зэрэглэн торолцох инг гэдгийг л нүдэндээ төсөөлж өгөх нь жоохон хэцүү байх болов уу гэд. Тэгээд Цөвөн цаг нь бол киноныхаа агуулгад бас таарч байгаа учраас ингэж солигдсон.
Энэ орхон хугацаанд хуйхтай ус босгоор их л юм үзлээ шүү бурхан минь. Хүн ам нь дөнгөж 700 мянга. Энэ улсыг муу аргаар чамаагүй нөлөөнд байлгах хэрэгтэй. Өчиггүй буудан хороохыг би өөрийн нүдээр үзлээ. Миний буруу. Ямар ч гин буруугүй хүүхдүүд шүү дээ. Амар минь цажлаж явна. Хэрийн цамд нар болж ирсэн үртэй аав нь цагаан дээр гэж нэр хайрлаа. Цагаан дээр. Цөвөн цаг гэдгсний кино эхлэхэд ингээд нэг цаг гарч ирээл эхлээд явдаг шүү дээ. Тэгэхээр анханасаа бараг тэр зохиол дээрээ зураг авалт эхлэхдээ бараг нэрээ ботцсон ч байсан юм уу би сүлд бас бодчихлаа. Тэр нөгөө цаг чинь өөрөө бас их түүхтэйгээр холбогдож тэр кинонд орсон гэх тэрийг та бас нэг ярьж байгаа. Гэхдээ тэр цаг бол бэлэгдэл гэж би өөрөө зохиолоо бичгтээ тэгж бодож бичсэн. Бэлэгдэл. Цаг хугацаа. Тэр үед монголчууд 11 онд канон дээр бол Богд хаан 8 дор угж явцсан дам бол өөрийнх нь туршуулууд одоо гарын бэлэг одоо үүрэг даалгавар сайн биелүүлсэн гэдэг тус нь гарын бэлэг одоо юу сангаасаа хэм өгчээ одоо энэ бол миний л зүгээр бас л уран бүтээлчний фантаз шүү дээ киноны эхлэл тэгээд тэн дээр киноны гол төр одоо тэр үүргээ сайн биелүүлээд ирсэн одоо юу байсан тэрэндээ бэлэг сэлт хөрөнгө өгсөн хэрнээ нэмж хой нацаг хүлээж гэж яагаад цаг өгдөг нь тэр нэгдүгээрт Богд хаан одоо Богд маань 8 дугаар явсанд байна. Өөрөө маш их юм сонирхдаг хүн байсан. Их итгээд юмнууд их сонирхдаг. Идэл чиргэлж байгаагүй сангач юмнууд тэргээр өөрийн ордноор их байдаг. Өөрөө бас их итгээд юм сонирхдаг тийм хүн. Тэрний үүднээс би бас энэ цагийг бас Богдоор өгүүлсэн. Тэгээд ч ирнэ баг Монголын музейн эхлэл Богд хаанаас эхэлсэн. Маш их цуглуулгатай хүн байсан шүү дээ тий. Тийм үүднээс тэгээд цаг хугацаа бол цаг бол бэлэгдэл. Тэгээ бас зогсоож болохгүй төлхөөртэй. Тийм тэгээд төлхөөрийн мартаад ингэж түлхдэг гэж шүү. Тэгэхэд 10-аад он 11 оны үед бол одоо тэр болгон хүмүүс Монгол хүмүүс цаг хэрглэж байгаагүй ихэж дээдсүүд л хэрглэж исэн ба. Тэгтэл тэр нэг туршуул тандуул байсан Богдын шав тийм том бэлэг одоо Богдоос авна гэдэг бол маш их хүндэтгэлтэй бишрэлтэй хандж исэн. Тэр үднэс л би тэг цагийг тэгж оруулсан. Тэгээд явж хамгийн сүүлийн одоо төсөв листийн дээр тэр цагийг урагшлуулах төлхөөр нь тэр хүүд байгааг харахаар ингээд заа нэрээ дуусаагүй юм байна. Цаашаага бас ингээд үргэлжлэх бид нар цаг хугацаа бас байна гэж нэг тийм итгэл найдвар төрөх мэдрэмж ирсэн. Тий. Ирээдүй одоо тэр нялх хүүхдийн гарт зөв цаг байна гэдэг л ирээдүйд л одоо ирээдүйн хүмүүст л залуучуудад энэ цагийг хөдөлгөх эрч хүч байна л гэсэн санаа зүйл явж байгаа юм л да. Тэгтэл бас зарим залуучууд бас нэг би юм ингээд уншаад уншиж байна тий. Тийм уншиж чад энэ цаг ямар учиртай ямар юу ч гэдэг л энэ ямар учиртай ингэж шал хэрэггүй юм тэр сэтгэгийг уншичаад би бол дотроо ингээд нормагаал явцсан. Би эсвэл буруу сайн ойлгуулж чадаагүй юм болов эсвэл амд нь тийм бэлэн гом шиг амруу хийж их ёстой байсан болов. Манай ялангуяа залуучууд тэрнийг ухаж төнгөж ойлгож холбож тэгж ухаж тэгж л ойлгох байсан болов. Тэгтэл би бас нэг онцох шиг мэдсэн чинь билүү бас мэдэхгүй шүү дээ. Яг үзэгч болго өөрийнхөө л харж байгаа. Магадгүй одоо үзэж байгаа кинонуудыг нөгөө та түрүүн бас ярьжсэн харьцуулах кино их байгаад байгаа тий. Харьцуулах, харах зүйл нь их байхаар магадгүй яг одоо Монголда гарч байгаа киног олон төрлийн л нүдээр харж үзэж байна. Тий.
одоо манай залуучууд хил хязгааргүй зорчиж байна. Бас олон газар олон сайхан хөгжилтэй орнуудад багасаа амьдраад ирсэн. Тэнд боловсрал эзэмссэн тийм хүмүүс Монголоос жоохон холдсон. Монгол хавгасаа холдсон тийм залуучууд бол байна. Тэдэрт буруу юм байхгүй. Нийгэм хөгждгөрөө хөгжөөд ингэж байна. Тэгээд харьцуулах юм нэрээ үнэхээр тэд нар чинь өөр олон янзын одоо кинонууд үзэж байгаа, Холливуудын мундаг кинонууд үзэж байгаа тэдний стандартын дагуу хийгдэг юмунд нь тэр хайрцаглагдсан үзэгчд нь хүртэл хайрцаглагдсан байх жишээтэй байдаг. Тэгээд энэ дээрээ нэг Монгол ахуйтай тийм кино түүхийг өгүүлсэн тийм кино үзүүлс тэднэрт бас ойлгохдохгүй юунад гарах нь зүйл хэрэгэлдэ. Ихэнх үзэгчдээс бол энэ бол өстой жинхэнэ Монгол кино байна. Монгол кино гэж тодорхойлох гэхээр бас олон янзаар л тодорхойлох байх. Монгол хүн тоглохоор л Монгол кино юм уу? Эсвэл Монголд зураг авалт хийхэрэл Монгол кино юм уу гэдэг ийм олон асуултууд байна. Гэхдээ таны яг одоо цөөн цагийг үзэхэд бол за энэ бол яг Монгол кино байна да гэдэг зүгээр мэдрэмж бол буусан. Зарим хүмүүст өөр байсан байж магадгүй. Бид нар багасаа л бас л кино үзэж, Монгол киногоо үзэж тэгж л өсөж хүмүүжсэн улсууд бидний үздэг кинонууд гэвэл одоо жигждгවා, дорж холомгоо, бонторгоо байна, сумхуугаа энэ сайхан мундаг хүмүүсүүдийн киног үзэж одоо тархиас энгэлж ийсэн гэх юм уу. Одоо харьцуулах юм юу бол Орос кино л үздэг байсан. Тэгээд тэр манай хуучуулаа маань хийсэн киног яаж ч өнөөдөр ч үзсэн ингээд хаанаас нь чарсан Монгол ахгүй Монгол хэл яриа хувц сонор занзаашил тайс декрас тийм байдаг. Энэ итгэх киног үзэхэд бас энэ итгэх дээр л нэг гоё бүжгэлдэг зөв дуулдаг юм уу эсвэл дуу бүжигтэй тэр өмсөн мингтэй зингтэйгээд хаанаас нь чарсан энэ итгэх кино гэдэг. Хятад кино гэхэд бас хятадын тэр тосгод байна, тосгоны амьдрал байна, юу байна, тариан талбай, тоторгоны талбай гэдэг тариачд ингээ хятад кино. Энэ бол хятад ахвай гэдэг. Орос гэхэд Оросын тосгон гэдэг. Тэр шиг Монголын тийм Монгол ахуйтай тийм Монгол гэсэн дүр төрхт ингээ бүх юмыг ингээ шингээсэн кино бол энэ манай хуучул л хийдэг байсан. Тэгээ өнөөгийн залуучууд бол кино хөгжиж чинь манай залуучууд хийхэд хийж байд. Тэгтээ голцоо их хотын драм, их хотын инээдэм эсвэл тийм ээ орчин үеийн маллаач гооч юм уу тэгж байгаа. Харин тэрэн дээр шаргийг байна. Одоо энэ саяхан гарсан мөрч гэдэг кино байна. Эдгээр бол сайхан Монгол юм руугаа яваад байна шүү. Тэгэхээр би бас дотроо их баярлж байгаа. Миний гараас гарах нь би бас тийм л юмыг хуучуулахаа буцаагаад тэр дүр төрхөө олох юмсан. Монгол дүр төрхөө олох юмсан гэсэн үднэс л энэ зохиолыг бас бичиж ингэж хийсэн байгаа. 2025 онд Монгол киноны 90 жилийн ой тохиож байна. Та тэгэхээр одоо сүүлийн баг анхны кино чинь 2000 онд гарсан гэхээр та одоо сүүлийн 25 жил 90 жилийн 25 жилд та бас өөрийнхөө уран бүтээлийг товриад тэр түүхийг бас бичлцээд явж байгаа хүн байна. Тэгэхээр анх ер нь та яг урлагийн хүн болно гэдэг нь таны одоо ааваас ихтэй байсан юм уу? Та эсвэл ер нь л би нэг урлагийн хүн болно доо. Жүжигчин за тэр урлагийн хүн дотроо за би нэг жүжигчин болъё дооч гэдэг юм. Тийм суурин байсан юм болов. Тэр яг бидний хүүхд багаас одоо гэр бүлийн хүмүүжил эцэг эхийн өгчээсэн тэр юу юм да хүмүүжил хийсэл тэгсэн баха. Би ерөөсө намтал нөхөрлүүлдэг гэсэн бид нарыг манай аав ээж. Тэгээд ийш мань багш аав маань кино дүрт жүжигчин дуу оруулдаг тийм дандаа кино үзэн би өөрөө орчуулж байгаа киног нь очиж үзэн дуу хийж байгаа киног нь үзэн тэгээд өөрөө ном уншин тэгээд л би нэг ярьдаг юм аа тэгээд
урлагийн хүмүүс манай байр тэр чигээр урлагийнхан байдаг хүүхдүүд нь дандаа урлагийн хүмүүсийн хүүхдүүд ярьдаг. Тэгэл театр, кино тийм л юм ярьдаг. Лагерт гарлаа гэхэд цусланд гарахад Монгол кино үйлдвэрийн лагерт тэнд дандаа нөгөө киноны найруулагч, жүжигч одоо энэ хүмүүс нь бүгдээрээ байдаг. Тэр л хүмүүжил, тэр л орчин тэгжил тийм болгосон. Малчин айлын хүүхэд малчин л болдог шүү дээ. Тийм мал ахуйдаа тэгэл дурлал тэгэл тэрнтэй л адилхан тийм өвөлмжилсэн юм байдаг. Тэрний л нэг тэгжил урлагийн хүн болсон да. Хойло хамгийн ихний анхны киног нь бас ярмаар байна. Нөгөө 90 жилийн гэдгээ бас ингээ холбоотой. Таны хамгийн ихний кино Зүрхэн чивсэн үг гэсэн. Тэгээд одоо зарим кинонууд хүмүүс ингээ анхны кинонд шууд тэгж үзэгчид бас хүрдэггүй штэ ер нь бол. Тэгэхээр таних бол одоо яг гарсанд ороо бас хүмүүст бол маш их нөгөө юм одоогийнхоор бол одоо нөгөө бүүн болно гэдэг шиг те хүмүүст айгүйх яригдсан кино. Тэгэхээр тийм төсөөлөл бол тухайн үедээ танд байгаагүй бах те. Би 2001 онд Зүрхэн чивсэн кино би хийж гаргасан. Гэхдээ нэг би аавынхаа 80 жилийн ойд зориулж кино хийсэн. Тэгээд энэ киноны нэр нь Зүрхэн шивэнсэн үг. Энэний их зохиол нь бол Мөнхийн дуудлага гэж тууж Норвег. Энэ туужийг би аль 80-аад оны театрт байхаас л нэг уншаад тэгэл ерөөсөө сэтгэлд үлдсэн байсан юм аа. Энэ хизээ нэгэн цагт ингээд явал нэг юм гарвал энэ стого юм болно да гэсэн юм л тархинд байдаг л байсан. Тэгээд нийгэм өөрчлөгдөж цаг хугацаа өөрөлд эрхчлөөтэй болоод хин дуртай юм хийдэг болсон. Тэгээд би бас айдаг байсан. Кино хийнэ гэдэг бол тийм амархан мань мэтчиг юм халдаад нэг амархан хийждэг. Дурны тийм хин дуртай хийждэг юм биш. Кино урлаг гэдэг бол ааж бэргдэг байсан. Маш их айдаг байсан. Хүнээс ч ичдэг байсан. Хэлхийсээ химээр байна гэж ичдэг байсан. Санаа зовдөг байсан. Тэгээд харин тэр үед 2000-аад оны үед олон кинонууд гарсан юм. Тэдрийг ингээл үзээлсэн. Хүмүүс ийм хийчих кино хийсэн ингээд идэв юм шүү дээ. Тэгээ би өөрөө тархинтай юм ингээл хадгалаа тийгээд олон жил болсон ч ийм ингэж кино хийж болдгийм бол миний бодож байгаа юм бол кино бол би бас нүүр вардам хийх юм байна штэ. Тэгж би зориглож нөгөө бусад кинонууд надад тэгж зориг өгсөн байхгүй. Тэгж л би тэр киног хийсэн. Тийм тэгтэр зэрэг хамгийн гол зохиол сайн учраас л миний сайн ч биш. Үндсэн зохиол нь өөрөө маш сайн зохиол байсан учраас Норвегоос би зөвшөөрөл авч кино зохиол зөвшөөрөл авч жагаад тэгэж ийсэн Норвеганад дэлгэхдээ энэ бол Төмөн Дэмбэрлэгэн амьдралаас би ингэж тууж бичсэн юм биш үү. Нэг сайн л бодож байгаа. Тийм тэгээд тэр үед Төмөн Дэмбэрлэгтэй би уулзч чадаагүй байхгүй болсон байсан баха. Тэгжл энэ кино бүтсэн. Тэгээ одоо хүртэл бас хүмүүс ингээл ярьдаг тий. Тэгэхээр ингээд би зүгээр ингээд боддгийн нэг сайн уран бүтээл хийчээ дараагийнхаа түүнийгээ давуулж ийн гэдэг нь уран бүтээлчийн хувьд бас их том шалгуур даваа байд юм шиг. Тэгэхээр таны эхний кино тийм сайн болчлоо. За дараагийнх нь гэл тэгэхээр танаас бас хүмүүсийн хүлээлт өөр байсан баг та. Яа тэгтээ тэр үед гайгүйсэн үү? Тэр үед нэг тийм одоо та нар ингээд ярьж байна. Тэр үедээ одоо тийм тесрэлт болсон ч юм уу, бомб ч юм уу, тийм нэг тийм яриад байгаа. Би бол тэгж бодохгүй юм аа. Зүгээр л би өөрхөн дотроо шаналж тархиндаа тээж явсан тэр хүнд хөргөч хиймсэн гэсэн тэр охины тэр гурван эмэгтэй хадам ээж охин гурвын тэр хүлээлт итгэл найдвар эмэгтэй хүний итгэл найдвар ямар айхтар байт юм бэ гэдгийг л энийг л хэлчмээр өссөн тэр нэг л хийсэн. Тэгээд хойд тэгэл би тэгэл киногоо аваад тэгэл хөдөө орон нутгаар гаргаад үзүүлээл ингээл явдаг тэр
одоо нэг шиг юм бас хэвлэл мэдээлэл нэг тийм юу байгаагүй шүү дээ. Тэгэл өөрийнхөө хэмжээнд юм болсон хүмүүс тэгээ үз яагаад тэгэл өнгөрсөн тэгэл за ямарч байсан киноны дундуур tweet chart гэдэг хаалга саваад гарч байгаа хүн байхгүй байсан. Тэгээ тэрэнд нь л би баярлж байдсан шүү дээ. Таны ингээ кинонууд энэ бүгдээрээ нэг юм түүхэн гэх юм уу нэг юм бодит болсон үйл явдалтай тэр сэдвээс ургаж гарсан эсвэл юм нэг түүхэн чиглэлээ байт юм байна те. Одоо өмнөх одоо хийсэн кинонуудыг харахаар нар сарны заа гэхэд бас яг хүний түүх байна. Байдаг бод бас түүх байна. Тэгээ сая одоо жишээлбэл зүрхэн шивс үг гэхэд бас л уг үндэс нь бол бас түмэн дөмбөрлгөн түүхээс гээд ингээ явахаар уулын төмөр. Тэг уулын төмөр бас байгаа. Тий. 80 солиод бол арай биш бах тий. Тий. Бас нь бол ер нь жоохон түүх намтартай холбоотой юм уу? Гот тэгэл таны одоо нэг юм чиглэл юм болов. Би тэр чиг баримжаагаас мэдэхгүй шүү дээ. За гоо. Тань андар тоглож байгаа шүү. Тэгээд харин одоо ингээ хийсэн байх тэр л тийм байгаа. Тэгэхээр тийм бодит тийм түүх юм чинь судлахад их юу гэдэг юм. Материал ихтэй байхгүй юу? Зөв талаа барих, аль талаа барих тэрний судалгаа юунууд би тэгтээ бүр алсалж бүр холын түүхийг бол барьж үзээгүй. Тэгээ ойрхны түүх гэдэг чинь л энэ л дээ байдаг үг гэхэд л тэр байдаг үгдийн тэр толгоролт тэрний юу тэрийг л би бас өөрөө сэрэгт хэлийн сэрэгт албаасан хүн болохоор хэл гэж юу гэдгийг би өөрөө сайн мэддэг учраас тэгээд ингээд судлаад хорхоо хүрээд тэгээд энэ Гарбанбаатрыг энэ заавал өнөөдөр энэ залуучууд бас мэдчих хэрэгтэй. Эх орн газар шороо их нутаг юу тэрнийг л хүргэх юмсан гэж бод. Тэр даваа дарж гіван тэгшээ гэдэг энэ архад тэргээд эдэрсэн бүгдээрээ 20-23 настай залуучууд байсан. Тэд гэр бүл болоогүй. Шижгэнсэн сайхан залуучууд мал дээрээс л цэрэг татагтаа хил дээр очсон. Гэр бүл болоогүй, үр хүүхэд байхгүй. Тийм сайхан залуучууд. Тэгээд тэд нэр буу бариад орж ирсэн гоминданхантай үзэж тарж байгаа. Тэр үхэл хагцал тэр ард тоцорсон тэр бол юу чухал их нутгал чухал энийг харийн хүнд алдахгүй гэсэн тэр л юу бол ухаан санаа бол тэр залуучуудын тархийг цэнгэлсэн байдаг байхгүй. Эх орон сэтгэл гэдэг чинь тэр л баг. Энийг л өнөөдрийн залуучуудад л хүргэе гэсэн хөөрхий тэр залуучууд за хайр сэтгэлтэй байсан байж таарна нутагтаа нэг бүсгүйтэй байсан байж таарна харж уддаг бүсгүйч байсан байж таарна аав ээж нь хүлээгээд үйжсэн байж таарна тийм ээ. Тэгээд өнөөдөр 20-21 настай 23 хүрсэн ийм залуучууд бол зүгдээ ар гэртэй болсон өр хүүхдтэй болсон ийм сайхан амьдралтай байна шүү дээ тийм. Эдгээр чинь яг энэ насныхан залуучууд 70 жилийн өмнө хил дээр алалцж ийсэн байхгүй юу. Цусаа урсгаад шархтаад нэг л хоёрыг би гурвыг алж яж өхнө гэдэг тийм л зоригтой тийм дайчин залуучууд байсан. Энийг л манай ирчүүд залуучууд байнга санаж байнга тийм сэтгэлгээтэй л байгаасаа л гэж тэгж л бодож хийсэн. Танайхаар ер нь түүх гэж яг юу юм бол? Түүх гэж за одоо хэцүү асуулт байна надад. Гэтэ ингээл өөрчлөлт болоод идэг юм болоо эсвэл яг л тэмдэглэгдснээрээ л үнэн байдаг юм уу эсвэл тийм түүх чинь одоо өнгөрсөн түүх юу байна? Дахиж ийм түүх давтагдахгүй байгаасаа гэсэн ч түүх байна. Энэ хүмүүсээс өнгөрсөн үеэс авч
өнөөдөр авч хадгалж тэднээс суралцагч түүх гэж байдаг байх тий. Тэгэхээр зөвөр Монгол улсынхаа түүхийг л би нөгөө сонирхогч хэмжээнд л сонирхдаг. За тэр хүн нүрнээс эхлээл тэр модон шанангаал тэгэл шаамбигээ тэгэл юу гээл цааш наашаа явсараа 13 дугаар зуун Чингис хааны юу гээл мундаг түүхүүд байна. Тэр би сонирхогч хэмжээгээр л байдаг. Тэгээд наадлын ойрхны юмыг л би ягаад идэв. Бидэртээ бас ойрхон учраас миний аавын аав ч юм уу тий 100 жил дотор багтсан тийм түүхүүдийг л одоо залуучуудад бас нэг яач юмсан харуулж юмсан бас сануулж юмсан. Тий тэгээд одоо бол нийгэм бидний одоо бидний амьдарч байгаа орчин энэ их хот сая 500 мянган хүн амтай их хотын хүмүүсийн хоорондын зан харилцаа хүн хүнээ байж байгаа Монгол хүн гэмээр аашаран шингаргаж байгаа энэ бүхэн уран бүтээлч бидний сэтгэлд ингээд шаналгаатай л байдаг. 80 оны үед залуучууд бид нар чинь залуу 80 оны залуучууд лээс тэгэхэд ингэж нэг үзэхгүй нэгийг утаан дарамжлах доош нь хийх бүр үйлийн үзчих гэдэг тийм илэглэн шоолох маягтай ийм айхтар юмнууд бид нар бол гэж залуусанд үзег. Тэгэхдээ одоо өнөөдрийн нийгэм бол тэгэл бас л хэцүү болсон байна. Тийм. Тэгээд сүүлдээс миний цөөн цаг бол бас л бидэрт гашуун түүх байгаа шүү гэсэн санааг санаатаар энэ тухайн үеийн 30-аад оны үеийн түүхийг л яаж байгаа. Сануулж мартуулахгүй тулд залуучуудаа бүтээл болгож үзүүлж байгаа юм. Тэрнээс одоо энэ залуучууд 21 оны хөвсгөл 11 оны тусгаар улс улсны тэр ялалт хаан ширээн дөргөмжилсэн энэ нэтрийг бол манай залуучууд ном эргүүлээд уншихгүй хүний ярьсныг цаг гаргаж сонсохгүй харин энэ залуучуудын очих дуртай сайхан тоглог үйлчлэгээ сайтай технологи нөгсөн кино чатарт наашаа өрөөдөр гэж хагаад суулгаж хагаад пал хэтлэн өөрийнхөө хийсэн бүтээлийг ингээ үзүүлнэ. Тэгтээ сонирхолтойгоор тэгээд кино үзээд очсон ч өөдөөс нь ингээд яриад ингээд байвал тэгээд дөрвөж явчих шүү дээ тий. Тийм учраас кино үзэж хахад яг таны хэлдэг шиг нэг 100 хүрэхгүй жилийн өмнөх л үйл явдал байгаа байхгүй бид нар тех ойрхон тий. Тэгэхэд тэнд хүмүүс амьд болтгийн тулд амьд авч үлдэхийн тулд ямар их тэмцэл вэ тий. Гэтэл яг таны өнөөдрийн сая залуучуудыг гэлтгүй өнөөдрийн нийгмийг хэлж байгаа нь учиргүй буу нэгэн лүгөө шагаагаад амийн авахгүй ч гэсэн амийн авж байгаа дайны нэгэндээ хандж байгаа тийм нэг хандлага байна тий. Сэтгэл зүгээр нь алаад нь шүү дээ. Одоо манай сайхан залуучууд нэг утаан дарамжлах ч юм уу юу ч үгүй гүтгэх ч юм уу юу ч муулах ч юм уу ийм харилцаа ерөөсөө байх болохгүй. Тэр чинь энэ чинь түүх бид нар туулаад ирсэн шүү. Ийм монгол хүнээ үзэхгүй байна гэж яаж болох их орончл их нутгийн төлөөлөл нэг тийм нэг монголчуудын нэг сайхан юм байдаг да. Тийм тэр нь бол манай сайхан зол ботж ивчгсний тэр борлог нацгийн дүрээр би бас бодож ингэж бас бичсэн байдгийг. Тэгэхдээ би өөрөө зохиолч биш л дээ. Зохиолч биш. Би зохиолоо биччихэд хамгийн ихний уншигч бом зохиолчд би уншилж байсан. Тийм. Тэгээ бом зохиолчс бахан юу замчаа навсан, загнуулсан. Тэгээд би бас зохиолчоос авах юм авсан.
Тэгтэл гүрийгээд өөрийнх нь чиг шугыг халдаа үлдэхэд зүтгэсэн. Гэхдээ та зохиол дээр өөрөөр ингээд зүтгэчээд тамир найруулагчтай хамтраад ихээр бас тэрийг авч үлдэнэ гэдэг чинь бас тэмцэл тэрүүхэн тэндээ бас хөрхөн тэмцэл болж байгаа шүү дээ. Тий. Одоо энэ фантастикийн залуучууд одоо олон кинонууд хийгээд сайхан мэрэгчсэн киноны тал дээр бол үнэхээр технологи ч гэсэн зэрэгцээд ингээд сайхан хөгжөөд ирсэн. Тэгээ энэ залуучуудаас бас авах юм байна. Төрүүлж ургасан чихнээс сүлд ургасан ивэр гэж би бол тэрнийг л хэлдэг нэгэд хүүгээс их юм авсан. Энэ канон дээр би хүүтэйгээ хүүгээ хажууд авч хамтарч хийгээг бол би барахгүй байсан. Тэггээ хөрөхгүй байх шинжтэй хэлээ. Тэгээд үнэхээр л ирч хүчтэй залуу хажууд байгаа учраас тэгээд ухааны нь болсон киноны монтажны дурангийнхаа планыхаа ухааны нь болсон. Энэ дээр нь мань мэтээ нэг хэд бодулсан жаны ухаан ингээл дундуур нь ингээд яваал ингээд мэрээл ингээд гिचжил нэг юм ясанда. Тэгтээ энэ залуучууд бол үнэхээр мундаг болсон байна. Би одоо үнэхээр бахархаж байгаа. Монголын говь нутагт аж төрдөг хосгүй нэгэн амьтан болох Монгол тэмээнийхээ шимт сүг боловсруулж олон улсын стандартад нийцсэн хугацаа уртлагч болон нэмэлт бодис агуулгагүй цэвэр сүгээр боловсруулсан ингийн хоормог худалдаанд гарлаа. Camwell брендийн ингийн хоормогтой хамт өдөр бүр эрүүлжээ. Танай кинон дээр бас нэг надад маш их таалагдсан хэсэг бол эмэгтэйчүүдийн дүр байсан. Монгол ихэнх кинонууд дээр ер нь эмэгтэйчүүдийн дүр маш юм. Одоо сүүлийн үеийн кинонууд дээр ялангуяа жоохон бүрхэг байдаг. Үүрэг оролцооны өгсөл өвчлэн нэг юм туслах дүрийн эсвэл юм гоёл чимэглэлийн олны анхаарал татахын ч юм уу байдаг. Гэтэл үйл явдалд тийм хүчтэй байр суурьтай орж ирж байгаа эмэгтэй тэгээд шин залуу жүжигчд байсан бүр их таалагдсан. За баярлалаа тэгж харагдсан бол тэг. Тэгээ манай эхнэр маань өөрөө соёл урлагийн сургуульд багшиж байгаа. Өөрөө ангитай, оюутнуудтай одоо 3 дугаар курс. Тэгээ эднэртэй театр жүжигчний мэрэгжил уран чадварыг бүх юмыг л орж байгаа тайз дэлгэцэн юм дээр. Тэгээд одоо энэ нэг ясанда эхнэр маань өөрийнхөө оюутнуудаас авч 100-ийнхаа ажил та нар 100 одоо хуучнаар бол практик гэж байдаг байсан шүү дээ. Тэгээ оюутнууд гараад нэг практик дээр ажилладаг, дадлага хийдэг гэдэг шиг. Тэрэн шиг та нар тэгээ 100 тэгээ өдөө орон нутгад гэртээ очиад амраад тэгээд юу ч их номч уншихгүй ингээд тэгж яхаар энэ кинонд явна. Жижиг хэрэгэл хариуц, хувцс одоо туслах ажиллаа тийм ингэж киноны үйлдвэрлэл яаж явдгоо кино зураг натур гэж юу мал ахуйтай монгол ахуй гэд бүх юм нэг хичээлд ордог юм нь ерөөсөө киноны натур тэр чигээр байгаа байхгүй практик болж байгаа. Тэгээ энэ дунд миний бичсэн тэр дөрүүдээс өөрөө оюутнуудаа мэддэг учраас сонголт хийгээд энэ оюутнуудыг авна. Ингэж дүрхсэн. Тэгээд өөрөө бас орсон. Гэхдээ манай энэ киноны гол эмэгтэйчүүд бол нэг тийм гол дүр биш шүү дээ. Тэгээ сүүлд ингээд кино хийгээд монтаж хийгээд ингээд харсан чинь нөгөө манай цэнтэд тоглосон юу бол маш тэр баг гол дүрийн хэмжээнд ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр нь кино зохиол бичихтэй нэг зарчим байдаг штэ. Гол дүрийг гаргахын тулд туслах дүр гол дүрийг төвөл гэж гаргаж ирэх хэрэгтэй. Ингэж нэгэндээ уусаж нэгийг тойлгож төвөл гэж гол дүрийн шугамыг татгаж өгдөг. Энүүгээр туслах дүрүүд маань ингээд өөрсдөө ингээд гараад ирдэг бай. Энэ шугамаар л ингэж ажилласан. Тэгээд энүүгээрээ манай охин цэнтэд тоглосон булган охин байна. Хорлоо тоглосон.
халиуна хүн байна. Тэгээд жижиг гэлгүй юм дөрүүд бол их сайхан аваад гарсан. Тэгээ багшийн бас их замчаан их орсон байж таарна. Өөрөөр зураг авах гал яхад тэгэл хамтлаа багш руугаалгүйгээ явчихна. Ховт сонораас гүшүүлээл тэгэл багштай ингээ харах дээр тэнд загнуулаад үгээ давтаал ингээл ингэж байгаа бол тэ байдэн. Тэгэл багш нь тэнд хэлээл тэгэл камерны өмнө гараал тэгэл баг тэнд нэг ардын жигч багш нь үг хэлсэн байхад энэ тараад жол юм хэлнэ хэлэхгүй. Тэгж л гаргасан дөрөвдөө энэ оюутнууд залуучууд бол магадгүй би ч юм уу зарим үзэгчид бол илүү тийм яг тэр их хүний тэр хайр хүүхдийн төлөө тэмцэж байгаа тэр зүйлүүдийг кинон дээрээс яг тэр 3 эмэгтэй дүрээр алстай маш тодорхой томроо нар өрсөнд бол шингээж авсан. Тэгэхээр илүү онцлж хэлээд байгаа шүү. Бусад дөрүүд бол мэдээж бүгдээрээ өөрхтэй тэр бүгд бол их сайн байсан. Энэ дээр чинь тэр манай Тамирын юу байгаа тэр хэний хорцолж өгдөг цэндийн тэр үрийнхээ төлөө тэр тэмцэж байгаа тэр дөнгөж төрөөд нялх битээ байхтай тэмцэж байгаа юм. Тэрнэр бол манай Тамирын тэр бол тавилтууд сценүүд бол бүгд Тамирын маань тавилтууд байгаа юм. Яг тэр зураг авалт үед би өөрөө урд өдөр нь халуун наранд байж оройн дүүшинд ороод чиг цохолно гэдэг л говь. Тэрэнд нөр маргаас нь яг энэ тэр хэдийн тэмээтэй баригдаад яадаг тэр зураг авчихсан. Нэг даралт унаад буугаад тэгээд Тамир та хайр натурдчаад наад юм гоод сэрүүн газар хэвтээ. Тэгээд за ингэсээр гал тэгэл би явсан л да. Тэгээ харин дараа нь харсан чинь маш сайхан явсан. Тий. Миний байхгүй бол чөлөөтэй сайхан явсан байл чөлөөтэй. Өстө өөрөөр авсан байлээ гэдэг. Тий. Та одоо бол ер нь яг жүжигчний ажлыг хэрэг хийж байна. Сая бол бас яг зураг авалтан дээрээс ирсэн тийм. Би одоо нэг гарц гээд нэг сериал. Тэрний 2 дугаар сизон гэдэг чинь тэрэнд нэг дүртэй байна. Тэгээ тэрэндээс зурганд орж байгаа. Тэгээд наашаа ирлээ. Бас жүжигчний ажлыг хийлгүй яг хуу. Хийгээл юм жижиг юмнууд бол тэгэл ороод явна. Гоё үдэн шүү дээ. Надаа ингэж бодогдтiin. Та одоо камерын хариулагчийг баг бахт нь зааж сургаад ингэ явж исэн чинь өөрөө камерын өмнө гараад одоо хүүгээрээ найруулагч хийлгээ суухал нэг талаас их гоё тийм бахархалтай сайхан байдаг бах та. Эсвэл түүхтэй хэцүү гэдэг юм болоо. Зүгээр шүү дээ. Одоо бидний л мэрэгжил сонгосон мэрэгжил учраас тэгэл дээр ороод явна шүү дээ. Тамир чинь ноён солиотоос эхлээл тэгэл тэр зүрхэн чимээс өгөн тэрийн зургийг авчаах, уулын дөмөр тэрийн зургийг авчаах. Тэгэл ард талд туслах ажилтг хийгээд юм хүмзөөгөөл тэгэл гэрэл тайз мацсаал тэгэл тэгэхэд л эдгээр чинь хүүхдүүд чинь тэгэл дотроо ингээл боловсруулаад байт юм уу яа тийм тэгэл тэр ажилдаа дурлал тэгэл ингээл тэгжил бодсон юм шиг байгаа. Тий. Тэгэл 10 төгсөөл өөрөө тэгэл сүүш өөрөө шалгуулал тэгэл орсон л та тэрнээс л за хамраач нааш чи одоо ирээдүйд тийм болоо шүү. За нэг ингэхэд ингэдэй шүү. Тэрнийг тэгэхэд тэгдэй шүү гэж бид нэр ерөөсөө тэгж юм ярьдаг. Үл хэрэлжил одоо. Тий. Түүхэн кино нэг талаараа хийхэд жоохон хэцүү гэж зарим бүтээлчд хэлдэг. Яагаад тэгэхээр хүмүүс ийм байгаагүй штэ. Тийм байсан штэ гэж нөгөө харьцуулж бодох, шүүх юм нэх ангууд. За тэгвэл зүгээр өөртөө сэдв аваад орчин цаг дээр эсвэл ирээдүйн тухай төсөөлттэй юм хийх нь илүү хэлбэр одоо эрх чөлөөний хувьд амар юм шүү гэдэг бас хандлага байна. Та энэ дээр өгч хэлэх үү? Бас юу шүү. Манай залуучууд бас Монгол ахуйтай юм түүх юм хийх гэсэн бол санхүү бас олон юмнууд биш одоо энэ
тайз хувцас жижиг хэрэглээд олон юм тэд нар байхгүй шахуу болсон байхгүй. Тийм учраас тэрнийг босгож ирэх санхүү тэ павильон сав энэ бүхэн байхгүй учраас залуучууд одоо хамгийн гарт ойрхон орно ийм хийгээд иж болох юм тий. Улс энийг нь хараад энэ юм дээр шүү киноныхантай хамтарч ажиллаад их юм бол цогтойч шиг мантухай цэцэн хатан шиг тийм кинонууд хийх хүчин чадал манай залуучууд би гэж боддог. Зүгээр нэг домноо дөнгөрий гэх бас юунууд байна. Зарим уран бүтээлч одоо юунуудад продакшнуудад байна. Энийг бол нуулгүй л хэлэх хэрэгтэй. Орчин үеийн хувцас сонор өмсөө тэгээд тэр 20-аад оны үеийн мөсвөл тийм үндэ түүхэнд зөрчилдөг харшилдах юмнууд хувцас идэл хэрэглээ ингээ хэрэглэх юм байна. Энийг бол өмөрч бас болохгүй. Энэ бол уран бүтээлч хүн өөрсдөө тэр бүтээл хийж байгаа хүмүүс өөрсдөө л анхаарах хэрэгтэй. Эрэл хайгуулж бас байх хэрэгтэй тийм өөрсдөө. Тий. Одоо манай кинон дээр бол сая цөвөн цаг кинон дээр бид жижиг хэрэгэл тайз энэ Монгол гэр доторх модон нийтлэл тэр бүх юмыг дандаа хуучны нийтлэлийн цуглуулга хийдэг хүмүүсээс ингэж авч хэрэгэлсэн. Дараа нь киногоо өнгө тавиад өнгөшүүлтээ хийгээд ингээд яхад сэтгэл ханамжийн баталгаа миний хувьд хангалттай байсан байхгүй. Тэгээд ч хүмүүс энэ тал дээр нэг ч хүн бас дүгнж буруугаар биш шүүмжлэхгүй яасангүй шүү. Тэгэхээр зэрэг бас үзэгчид бас гэрхаа бас л сөрхий байдаг. Харин нэг юм ингээд зарим үзэгчид энэ төгсгөл нь онцгүй киноны төгсгөл юм байна. Бүгдийн тийм болгочлаа гэдэг. Тэгээ бид бодож хийхдээ бол нэг бүр ингэж л төгсгөн гэж хийсэн. Яагаад гэвэл цөөн цаг гэдэг кино үзэж байгаа хүмүүс гарахтаа жаргалтай ингэж жаргалтай төгсгөлөөр тий ад жаргалтай гармааргүй байгаа. Эндээс хүмүүс яг л тэр нэр ягаад хэд нэг бүгдийн тэгчихвэ. Яагаад нэгэн зүйлзгүй яагаад тэгчихвэ гэсэн нэг тийм байна гэдэг чинь бидний бодож исэн л хүрчээл гэж бодож байгаа. Тэр бол ерөөсөө 30-аад оны үед л болсон Монгол болсон юм шүү дээ. Тэнд хохироогүй айл өрх гэж байхгүй, гэрвэл гэж байхгүй. Иннээс айхтар хүн тэцүү юмнууд байсан юм шүү. Бүр хүүс тэмтрүүлж ийсэн юм шүү. Харин ч энэ дээр тэрнийг нь харуулсангүй. Бүхлөтэн тэр үе нийгмийн тэр хэлмэгдлийн тэр нэг бүх юмнуудыг ингээ харуулвал энэ кино биш бол энэ үл зөв түүхэн одоо баримтд ч юм уу тийм бол энэ дээр зүгээр нэг хаялга өгөөл тэр нэг хурлууллаа дараа нь бужигнсан ингээд монголчууд нэг ингэсэн ийм төв шашин сөмрүүгөө дайрсан яасан мал ураасан энэний тунд сонирхолтой болохын тулд тэр зөрчлийг гол дөрвөн хоёр зөрчлийг тэнд залуу насны хайр дурлалын тэр нэг говийн хоньны бэлчээр дээрээс болсон нэг тэрнээс эхэлж үүдэж ингэж явж байгаамаа. Тэгээс бол тоочоод за тэр үе цөөн цаг тийм болсон. За тэр одоо Улаанбаатар одоо ингэсэн намын дарга наранд тэгсэн лам нарыг тэгдэг байсан ингээд ингээд явчихвал эн чинь баг улс төр болчихж байгаа. Одоо манай улс төрийн чи айхтар улсууд тэр чинь шүүрч аваад намаа хэлчлээ, танаа хэлчлээ гэхэл ингээл бодгочихэд. Тэгтэл манай киноны амьд үлдсэн тэр мөн үлдчихэж байгаа. Өнөөдөр ч гэсэн чинь амьд явж байгаамаа. Залуучуудаа та нарын дунд явж байгаа шүү. Та өөрөө сүүлийн үед ямар монгол кинонууд үзсэн бэ? Тэр үзсэн монгол кинонуудаас за энэ нэста
ста сайхан болж эсвэл үзээсээ. За эсвэл уран бүтээлчд нь баяр хүргэе гэж хэлэхээр ямар уран бүтээл байсан бэ? Шаргигээ бол яг Монгол ах уу Монгол хүн Монгол зан заншилд яг л байдаг тийм зохиол одоо тэрнийг шаргигээ жүжиг байдаг шүү дээ. Күрсэд хам бичсэн тийм. Тэр бол кино болоод гараад ирсэн сайн байна. Зураач ажиллаж жоохон дутагдaltaй байсан. Тэрнээс бол яг л тийм Монгол юм чинь тэр л байгаа юм. Сүүлд үтсэн гэвэл юу вэ? Мөрч гэж одоо энэ Олон ангит кино байна. Тэрний 1-р анги үтсэн. Энэ дээр одоо Шерлок Холмс одоо Монгол Шерлок Холмс яг гараад ирлээ гэж харсан. Яг Монгол ахуйтаад наалтсан тэр ноёны хүл тэр хошуу ноёны тэр зам хацаа аашран шин тэр хошуу ноёны өргөө хотгон тэр хамтлаг ардууд бас байна. Бүх дөрүүд нь тэр бол их сайхан гоё Монгол тэрэн донд тэр яригдж байгаа харилцсан ярианууд далд утга учиртай тэр нэг сайхан ахуйтайгаа холбож ярьдаг Монгол ууж ухаан ялалтын тэр сайхан гоё харилцсан ярианууд байна тийм ээ. Энэ хүн цаашаа явах бол гэсэн тийм гоё адал явдлын болж байгаа. Одоо буугар гал өдөөс пүм буудалцаал өсөрч яриагаал ингээд байхгүй. Монгол морьтой, малтай тэмээтэй юу дээд байгальтайгаа харах. Эн чин ийм юм одоо би үсэд идэв шүү дээ. Та тэгвэл дараагийн ангиудаас үзээрэй. Үзнэ. Бүр илүү одоо ширвсж илээ бүр. Үйл явдал одоо 1-р ангиас бүр илүү сонирхолтой, адармаатай. Тэгээд одоо яг гол дүрийн бас тэр ухаан одоо тэр дүрийн тэр гаргаж байгаа зал ухаан хүртэл бүр илүү сонирхолтой болж илээ. Тэгнэ үзнэ. Воо. Бүү. Тэрнийг би охинороо татуулсан байгаа. Харагдсан тэгээд зургт руу шилжүүлж байгаа том дэлгэцэн дээр би үзнэ. Гэж одоо би өөрөө зургтаа яваад байгаа болохоор тийм. За би ярианы төгсгөл хэсэгт Монголын одоо кино урлал 90 жилтэй холбоотой нэг хэдэн асуулт танаас асууя гэж бодож байна. Та бага байхдаа кино үйлдвэр дээр очиод Монгол улсад 1935 онд анх кино үйлдвэр байгуулах тухай тушаал гараад Монгол улсад одоо кино хийж эхэлсэн байна. Түүнээс хойш 90 жил болжээ. За та бага байхдаа аавыгаа бас кино үйлдвэрт ажиллаж байх үед одоо кино үйлдвэрээр орж гарч тэнд баг амьдардаг байсан хүний хувьд биднэрт бас кино үйлдвэр тухай үед ямар байсан тухай тэнд ямар сайхан хүмүүс ажилладаг байсан тухай биднэрт бас ингээд дурсаад яриач гэж хүсье. Бид нар ягаад тэгэхээр яг тэр үеийг бол бас хараагүй үзээгүй мэдэхгүй хүмүүс байгаа. За би хамгийн эхлээд манай гэртээ их ойрхон нэг зураг авсан. Тэр би 10 настай байсан юм болов. Тэрний хүүхдэр өглөө киноны улаан зэрэг, ховсгал зэрэг хүрээрөө орж ирдэг том сцен байдаг штэ. Тэгээ Жанжин Сүхбаатар үг хэлдэг. Тий. Бидний улс ив саналаа нэгдэг. Тэр үгийг хэлдэг. Тэр зургийг одоо энэ 8 шаргын хажууд 33 дугаар дэлгүүр гэжсэн. Тэрний хойно одоо бөмбөгөр чинь суурин дээр чинь тэнд зураг авсан байхгүй. Тэгэхэд аав ирж за кино зураг тэнд олонний хэсэг авч байгаа. Тэнд нэг хуучнаа бид хүүхдүүд авчидсан байхгүй. Тэгээд Монгол мөн дийлмэл өссөн жоохон байна. Тэгээд аав өөрөө морьтой тэнд ч надуу мал багширсан зү. Тэгэл би тэнд юу болж байгаа юм болоо. Ийм амар киноны юу гэсэн чинь маш олон хүнтэй. Тэгээ Сүхбаатарыг гараад ирэхтэн тэр яг Сүхбаатар л харагдаад байгаа. Тэгээ тэр нэг Орос цэргүүд ингээд шинэлтэй цэргүүд тэр засагны яваанаас ингээд уруудаад ирж байгаа юм. Тэнд бол маш олон масок суулсан байсан. Тэгээ одоо би ингээд бодоод тахад тэрэн шиг тийм
масактай зураг тийм хот хүрээ газар ер нь авч байгаагүй. Харагдаагүй Монгол кинонд. Азгүй мантгаас заатан кинон дээр бол цэргийн ангийн олон цэргийн ангууд бол хөдөө тэр тал хаяр газар бол хүргэж ийсэн л та. Энэ хот суурин газар тийм. Тэгээ түүхэн тийм тэгж авч байгаагүй. Тэр бол над сэтгэлд үлдсэн байдیں۔ Тэгээд Монгол кино үйлдвэр одоо жилд 5-6 уран сайхны кино хийдэг тийм төлөвлөгөөтэй байсан. Тэгээд тэндээ найруулагч нар ингээд зохиол одоо аваад тэгээд уран сайхны зөвлөлөөс ингээд шийдвэр гаргаад чаддгүй яадаг байсан гэдэггүй. Найруулагч энэ кино гэж хийнэ бол энийг ингэж найруулагч нар багаан бүрдүүлээд оператор аваад гардаг. Тэгээд хамгийн хэлэх дуртай юм юу вэ? Хувцс. Хувцсны архив өста маш их байдаг байсан. Сонголт маш их байдаг байсан. Хувцсны үйлдвэрлэл тэнд явдаг байсан. Тэнд бол жинхэнэ үйлдвэрлэдэг одоо улсаас одоо тэгээ хөрөнгө мөнгөний гаргадаг учраас тэгээд тэнд хувцсны шоколад, хувцсны тэр юу энэ чинь бол тэр үеийнхээ юун тохирсон тэг юу бол юу тэгэл гаргаад ирдэг малгай, дээл, хувцас, гутал, хантаас одоо юу гэдэг ноёных, хяагийнх, ядуу, бөө тэгэл бүхэл төрлийн юмнууд тэнд байж байгаа. Маш баялаг тийм хувцсны архивтай байсан. Жижиг хэрэглэл тайзны маш их архивтай байсан. Үн цэнтэй одоо Монгол гэрт хэрэгэлдэг тэр бүхэл юмнууд байдаг байсан. Тий. Тэгээд тэнд маш хариуцлагатай дандаа тэг өгч авалцах дээрээ тэгэл хариуцлагатай тэгэл нэг тэгэл хаагалж хэмтэл бас хариуцлага хүлээдэг тийм л учраас тэгэл тэр маш их фонд байсан байдгийг. Тэгээд жүжигчид нь бол киногол дөр өөрөө дуу оруулах тийм жүжигчний ангитай тийм жүжигчд нь тэнд байдаг. Дандан Мөзөргөө, Манаа, Чимэд Осоргоо, Дамчаагаа, Элбэг сайхан, Цэцгээгч, Цэмпэлмаагч, Карма одоо нэрийн хэлээгүүл нэргүү атар тэргээл одоо тийм баг бүрэлд хүнтэй. Тэд нар дуу орчуулгын кинонд дуугаа хийждэг. Кинонд бол ингээд бас юу ингээд явцдаг. Дүр аваад явцдаг. Тийм сайхан байжээ. Тэгээд одоо кино үйлдвэрийн хуучин тэр урагшаарсан юм бөмбөр дуу юутай байдаг байсан. Тэгээд сүүлдээ 80 онд залгаж шинэ төв бий болж одоо Монгол киноны ихтгэл гэдэгсэн тийм болсон. Тэгээд павильон гэж маш том павильонтой болсон 2-3 павильонтой болсон байдаг. Энэ ч нэг тэгэхээр улс Монгол киноны урлагт ингээд яагаад гэдэг дэмждэг байсан, хөрөнгө оруулдаг байсан, улсын мэдэлтэй байдаг байсан. Ингээд тэр кино ингэж хөгждөг байсан. Маш кинор бол маш сайхан хөгжиж ирсэн. Мундаг найруулагч нар дандаа Оросд гадаад төгссөн найруулагч нартай байсан. Одоо ингэж л одоо энийг л би мэдэж гэн бид нар өөрсдөө театрын жүжигчид тэгээд кино үйлдвэр дээр очих тэр тэнд бол ажилстай буцалж өгдөг байсан байхгүй. Тэр нэг групп тэнд гарах гал натур гарах гал энд нь буцаж ирээл тий. Машин техник тий. Тэр бүх юм нь байж тэнд нь зингсэн энд нь ч нэг дуу хийж байгаа юу энд нь нэг хүн нүрээ бодвол тэнд нь хувцас тааруулаад өстө буужганд газар байсан. Маш гоё. Тэнд очиод тэгэл жүжигчтэйгээ уулзаж ярьж хөөрөөд тэгэл найруулагч нартай уулзаал. Тийм сайхан байсан да. Одоо тэгээд ер нь тийм болох боломжтой л танихаар. Бид нэр ер нь боломжтой шүү дээ. Боломжгүй юм гэж байхгүй. Энэ төр засаг одоо төр засаг гэж хэлдэг. Төр засаг манд өөр ингэсэн Монголын түүхийг баталгаажуулж дархлаажуулж энэ хэдэн толгой дээр байгаа томчул нэг зоригтойхон шиг мөнгө гаргаад Монголын түүхээр дөрвтэй бүтээл хийхэд маш том
санхүүжилт өгч хэрэгтэй шүү дээ. Одоо бид нар энэ сайхан өнгөрсөн үеийн том түүхүүдийг бараг л алдаж эхлэх гэж шүү дээ. Захаас наваал хүмүүс ингээл юм хийгээл тэгтэл түүхээрээ хамгийн баялаг монголчууд өөрсдөө энэ түүхээр юм хийж чадахгүй. Яагаад гэсэн чинь улс нь мөнгөхгүй ингээд өөрсдөө нүүрсэж хулгай хийгээл өөрсдөө хаавц барьцгаагаад тэгж ягаар нэг 5 хулгайч нийлж байгаад нэг 500 газар нэг том павильон бариад өгчөөс гэж л би боддtiin. Таны хувьд болохоор яг одоо киноны ингээд их олон үеийг үзсэн байгаа даа шүү дээ. Нэг хэсэг ингээд яг сайн эд үйлдвэрлэгдэж байгаа. Яг таны сайн хэлдэг шүү. Бүжгэн жаах үед бол та байсан. За тэгсэн чинь нэг хэсэг бүр огт кино байхгүй болоод тэгснээ хуваараа кино хийж эхэлсэн хүмүүс те. Кино театрууд алдаг оног ажиллаад за тэгээ ямар ч байсан нэг монгол кинонод гараа. Тэгээ нөө Перстакны кино гэд гарсан шүү дээ нэг хэсэг. Тэр кино яваа. Тэгээ 2000 оноос хойш бол одоо хүртэл илүү одоо кино уран бүтээлч техник технологи хүчин чадлын хувьд бас нэг арай өөр болоод явж байгаа. Нэг юм үежилж харах юм бол тийм үе болгон дээр нь та байсан бэ. Тийм ээ. Тэр нэг тэгээ тоолоод тэгээд ирсэн би ч өөрөө тэнд тунд нь хутгалдаал үжилчээл тэгэл дээр дөрөө ороод нэг кинор хоо юм хиймрээ идэл тэгэл явсан да. Тэгээд одоо кино маань хөгжиж сайхан байна. Кино театрууд маань бас сайхан олон сайхан театрууд хувьевчлийнхэн ингээд гаргаж тавиад байна. Үзэгчдийгээ хүртээлтэй болохын тулд захын юунуудаар ч гэсэн хүртэл байршлууд нь ч сайн болж байгаа. Дэлгэгдэж штэ. Тэгтэл одоо гол юм л санхүүжилт гэдэг юм дээр л ячаад байна л да. Төрөний ингээ үечлийг ингээд дурддаг нь одоо бидний хувьд залуучууд бидний хувьд болонгууд тэр хэцүү үед хүртэл монгол киногоо зогсоохгүйгээр таслахгүйгээр тий зарим нь бол өөрсдийнхөө байр орон хашаа байшин одоо баг амьдралаад эн чин тавьж одоо тэр кино гэдэг зүйлийг ямар ч байсан боломжийнхоо чадах хэмжээнд хүртэл хийсээр залгуулсаар ирсэн маш олон уран бүтээлчид бол одоо үеийнхэн нь залуучууд маш их талархах хэрэгтэй гэж боддог. Зөв шүү дээ. Тий. За тэр хүмүүсийн тэр хийсэн зүйлсүүд байгаагүй бол 90-ад оноос хойш тэр зүйлүүд байгаагүй бол өнөөдөр магадгүй бид нэр монгол кино гэж сайн муу гэд ингээд харьцуулж ярих зүйлгүйч бас байсан байж магадгүй. Тий бид нар чинь киного хийх гэж зээл юу гэдэг тийм үр тавин байшингаа барьцаалж тэг санхүү усгын таньж мэддэг сэтгэлтэй урлаг сэтгэлтэй хүмүүс бас тусалж дэмжинэ. Тэгжээж л нэг үлгэн салхан голын тасалчихгүй шиг ингэж явж л энэ Монгол кино үйлдвэрийн амин суцсан одоо ингээд лугшаад амьдараа явж байгаа юм. Яа тий энэ дунд бас зүгээр нэг олд сайсан нэг ороод гарчих гэсэн нэг тийм ороод гараад явчих гэсэн нэг тийм үл бүтэх уран бүтээлчд ч бас мэрсэр гарч ирээд ороод гараад явсан хүмүүс ч байдаг. Түүх бол баялаг шүү дээ тий. Энэ бол ингээд энэ бүхэн Монгол киноны түүхэнд бол ингээд бичигдээл ер нь түүхэндээ сайн муугараа ингээд хэлэгдээд ингээд ирэх учиртай маа. Гэхдээ би Монгол киноны урлагийг ирээдүйн их сайхнаар төсөөлж харж байгаа. Тий. Би ч гэсэн. Тэгээд монгол кино ингээд ярихаар хүмүүс ингээд муулдаг хүмүүс бас их байдаг. Би монгол кино үздэг байл гин. За түрүүний ярьж ирснээр олон улсын стандартын зарим зүйлүүтэй харьцуулж үздэг. Гэтэл та нөгөө анх кино хийж эхлэх үед бас нэг таархан дуу кинонуудыг хараад за бас эн чинь би бас хийж болох юм байна гэж итгэл авч байгаатай адилхан. Сайн муу бэжиж, муу зүйл бэжиж, аль нь сайн бэ гэдэг нь бас ингэж ялгарч харагдсан шүү дээ тий. Тэгэхээр бүгднгийн одоо үүсгэж бол болохгүй бах гэж зүгээр би хувьдаа боддог. Бүгд чадах хэмжээгээр хийж байгаа. Тэр хүн хамгийн сайнаараа хичээгээд хийж байгаа. Хамгийн байх боломжтой санхүүгээрээ тааруулаад хийж байгаа. Тэгвэл тэр хүнийг одоо чи энэ мөнгөөр хийгээгүй бол бойл гэдэг ч юм уу тий гэж болохгүй бах гэж зүгээр бодоод идэгэн. Та юу гэж боддог вэ? Тий. Үнэн. Тэр
уран бүтээлч чинь муу юм хий гэж бодохгүй. Үзэгдсэн юм хий гэж бодохгүй. Бодож хийхгүй мэдээж. Тэр залуу уран бүтээлчид өөрсдөө бодож, шаналж, шатаж энийг л би хийн. Ингэж бас нэг киноны өөр жанр юу ч байдیں۔ Тэ ийм юмудаар ингээд хийдэг. Дэмжих хүмүүс нь үзэгчдэл байх хэрэгтэй. Одоо төр нь харахгүй байгаа юм чинь. Тэгээд ингээд үздэг. Үнэхээр алддаг юмнууд байна нөгөө залуучуудад шүү сайн яах юмнууд байдаг. Тэгээд тиймэрхүү юмнаас болж бүх нийт тэр нь тэгж үгүйсгэх хандлага бол мэрсэр харагддаг юм байдгийн. Тэгээд зарим нь яхахгүй тэгээд Монгол кино үздэг. Дандаа өөр кинонууд тэр Холливуудын кинонууд юм уу өндөр өртөгтэй хийсэн кинонууд үзээд ингээд тэндээсээ сэтгэл ханамжийн баталгаагаа авчдаг ч байдаг бах. За зарим нь тэднийг дуурайгаад тэгж хилээд тэгж хилвэл нэг жоохон юм утсүн шиг харагддаг ч гэдэг ч юм уу. Тэгж хилчгээд тэгээд гэртээ ороод Монгол киногоо шимтэн үздэг ч хүн бас байдаг л байх. Уран бүтээл болгон бүгд жигд бүгд тасархаа сайхан кинонууд Монгол кинонууд гарна гэж бас байхгүй. Алдаа оноотой юм байна. Тэрнийг нийтээр нь ингэж харлуулахыг би бол яадаггүй. Хүлээн зөвшөөрдөггүй. Сайн кинонууд би манай Сингдэрчийн кинонууд байна. Одоо энэ дэлгэр үерийн кино байна. Манай хүүгийн кино ч гэсэн би бол хүүгээ бол киноны одоо утга учирыг нь олцсон аль ямар жанр ямар юугаар хийх үү энэ бүх кино хийх бүтц тэрийг бүгдийг ингээд үтсэн судалсан тийм юмнууд байна. За баярлалаа. Битүүрийн ярих хугацаа бас толчлаа. Би өгөн танаас буруу өрөг кинотой холбоотой гэл ингээл асуух юмнууд байлаа. Дараагийн бас нэг тантай ярилцах тэр мөч тохиовол таны уран бүтээлийн талаар өөрийнхөө асуухыг хүсчихсэн олон зүйлүүдийг бол асууя. Өнөөдөр бол илүү үзэгчдэд яг одоо хүртэл болоод явж байгаа цөөн цаг кинотой холбоотой мэдээлүүдийг илүү хүргэхийг хичээлээ. Тэгээд та бас ярилцлагын төгсгөл бас үзэгчдэд хандаад бас юу гэж хэлэх вэ? Мэдээж киногоо үзхийг та бас үзэгчтэйгээ ойрох байх гэж бодож байна. За. Тэмээ одоо би ч одоо кино хэлгүй нэлээ удаж хагаад ингээд кино хийлээ. Тэгээд энэ цөөн цаг гэдэг кино хийгээд дараа нь бүтээл хийсний дараа энийхээ хойноос бүтээлийнхээ хойноос сэтгэл зовдгоо уран бүтээлч гэж байдгүй. Би бол өөрөө хүүтэйгээ хамт хийсэн киногоо үзэгч залуучууд ялангуяа үзээд аваарай, нэг үзээд аваарай. Энэ дотор ойлгохгүй үг яриа, харилцсан ярианууд гарч магадгүй. Та нар тэмдэглэж яваад гэртээ очиод телевизчнээс хараад энэ үгээрээ та нар мартагдсан монгол үгнүүдээ ч гэсэн бас тогтоогоод мэдээд авчих боломжж байгаа. Мөн 100 жил чүрээгүй юм айхтар түүхийг монголчууд бид нар өв эмээнэр чинь өвөөнөр чинь ингээд туулаад ирсэн. Тэдний үр садн одоо та нартаа мөр зэрэгцээд ингээд амьдарч байгаа. Тэд нар бол зөвхөн гэртээ юм уу эсвэл хааны газар жижигхэн хүрээнд ийм болсон гэж ярьдаг байсан бол одоо энэ бүгдийг нь уран сайхны кино болгоод ингээ үзэгч бүхэнд одоо техник өнгө дүрсний өндөр чанартай камераар авсан юм бүтээлээрээ ингээ үзэгчтэй залуучуудад биелэг барьж байгаа нэг таа бүхэн үзээрэй. Маркетинг гэдэг юм их ч гэсэн би бас одоо ойлгож эхэлжээ. Урд нь би бол хийсэн юм нэг тэгж яагаад гэдэггүй. Одоо энэ дээр бол хэлий. Одоо ийм л нийгэмний юм болсон юм би бас тэгээд ингээд
хэлье гэд үзээрэй. Энэ киног үзээрэй. Үзээ тэгээд муу болсон бол манай гэрийн гадаа борохоо ирээд тэгээд зогсож яж болно. Надтай уулзаж болно. Тусдаа уулзаж болно. Би өчрийг бас хэлээд өгч болно. За ийм л үү тэгээд. За тэгээд та бүхэн бас зүүн цаг киног үзээд үнэхээр таалагдсан бол мөн та бүхэн энэ киноноос ямар нэгэн зүйлийг авсан бол мэдрэмж сэтгэлээ бас харамгүйгээр олон нийтэд бусдад бас та бүхэн бас хуваалцаарай гэдгийг бас хэлээ. Дээрээс нь урмын сайхан үг хэлэх бол уран бүтээлчдэд түүнийг бас үргэлж хэлж байгаарай. Ягаад тэгэхээр дараагийн уран бүтээлт нь хийхэд тэдгээр одоо уран бүтээлчдэд маш том одоо дэм болдог шүү гэдгийг бас үзэгчтэй хэлье. Таны нөгөө хэлээгөө мэгүүцэ чи гэж бодоод. Яг үнэ. За танд болно, таны хамт олон маш их уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За би нэг жижигхэн бэлэг бас танд өгье. За энэ болохоор нөгөө бүр ярих юмарсан. Та нөгөө сая зураг авалтын үеэр та ч өмнө говьт зураг авалт хийсэн тий. Өмнө говь айл суманд авсан мөлий? Баянзаг. Энэ бүтээгдэхүүн маань өмнө говьос ирсэн байгаа. Камвэл болохоор Ингэний хоромг тэгээд Өмнө Говь аймгийн 70 цадгатай ойрхон яг үйлдвэр нь шинээр баригдсан. Тэгээд тэндээ яг Тэмээний Ингэний фермтэй тэгээд сүгэ боловсруулад шууд ухц хариулттайгаар ирж байгаа. Тэгээд экспортод гарах зорилттой бүтээгдэхүүн. Тэгээд нөгөө та шууд уугаад үзвэл яг л одоо бараг айраг шиг шууд шингэнээр явж болохоор болсон мөлий. Тэгээ олон талын нөгөө ач холбогдолтой болохоор хүмүүст бол нэлээд их санал болгож байгаа. Тэгээ би өөрөө бас манай нэвтрүүлэгтэй хамтраад ажиллаад уран бүтээлчтэй орж байгаа зочдоос өгөхтэй их баяртай байгаа. Ягаад тэгэхээр эрүүл мэнд бэлгэлж байгаа. Тэг бүтээгдэхүүний дээжийг бас энд хийсэн байгаа шүү танд. Баярлалаа. Ингэний хоромгчод хамгийн их витамин агуулсан тийм дархлааны систем сайжруулдаг тийм бүтээгдэхүүн Ингэний хоромгч нь тэгж ярьдаг шүү дээ. Тийм бас бага насны хүүхэд болон оюуны өндөр их ажил хийдэг хүмүүс Ингэний хоромыг хөөх юм бол мэдрэлийн системийг дэмжиж өгд юм бэл. За тэгээд та бас энд ингээ бүтээгдэхүүнээ дээж хийсэн байгаа учраас бас уугаа танилцаад үзээрэй. Тэгээд дахиад нэг бэлэг өгье. Энэ манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа Амрах агшин гэдэг спа үйлчилгээний газар, альжаал тайлах газар гэсэн үг. За энэ эрхийн бичгээр та бас саран туягчтай хамтдаа очиж болно гэсэн. Тэнгэр бүлээрээ хосоороо үйлчлүүлэх боломжтой. Тэгээд бид нар өмнө нь болохоор зөвхөн биеийн амраагаад биеийн одоо альжаал тайлах үйлчилгээ гэдэг юм бол одоо толгооны альжаал тайлах тустай спа үйлчилгээ бий болсон байна. Тэгэхээр тарих толгоогоо бас амраагаарэ. Тэгээд олон төрлийн барай болон бүтээгдэхүүн үйлчилгээ 16 дамжлагтайгаар үйлчилгээ бас үзүүлдэг. Гоё үйлчилгээ байна. Тэгээд энэ болохоор нөгөө Gem Mall гэд худалдааны төвд байрладаг. Амрах агшин гэдэг байгаа шүү. За их баярлалаа. Энэ болохоор би өөрөө болон манай хоёр найз хамтраад бид нар ингээд орчуулж гаргасан номыг танд бас бэлгэлэх гэж байгаамаа. За энэ болохоор дэлхий дээр soft city гэдэг концепц байдаг. Энэ нь болохоор хүн дээлтэй болон биднэрт таатай тэр зөөлөн хотыг бий болгох одоо агуулга гэх юм уу агуулгыг гаргасан 23 орны хэл дээр орчуулагдан гарсан. Монгол хэл дээр албан ёсоор орчуулан гаргаад сая өнгөрсөн 9 сард бид нар нээлттэйсэн. Тэгэд энэ номныхан зохиогч нь Дэвид Сим гээд дэлхийн алдартай архитектор хот төлөвлөгч хүн одоо энэ 4-р сарын 19-нд Улаанбаатар хотод бидний урилгаар хурж ирээд Зөөлөн хот гэдэг фестивалыг бид нэр хийх гэж байгаа. Тэгээ энэ дээр маш олон гоё арга хэмжээ болно. Тэгээд номынхаа дээжийг бас танд өгчээ. Тэгээд тэр арга хэмжээний урилгыг бас төхүүлээд өгнө. За их баярлалаа. Ямар их хөлөг өгд юм бэ? За Ингэний хоромгийн шин өөрөө уухаас гадна настай ээжтэй байчих юм байна. Энэ Зөөлөн хот гэдэг эн чин одоо хот өгч байгаа энэ үед бол одоо бас энэ болохоор ямар нэг нөгөө яг мэрэгжлийн хүмүүст гэхээс илүү зүгээр энгийн хүмүүс уншаад бид нэр ямар хотод амьдрах хэрэгтэй юм ёстой юм бэ гэдгээ эндээс стандартаа хараад хамтдаа хэдүүлээ хотоогоо ойлгож болно. Эсвэл зарим нэгэн хүмүүсийг ажилласаа хийчихье гэж бас шахаж бас болно гэсэн үг. Нямбаатар тийм үл хэрэгтэй л юм байна тий. За баярлалаа. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Дараагийн уран бүтээлээр нь бас танд баяртай бас уулзах ерөөл тавья. За баярлалаа. Дүүд бас их баярлалаа. Бидний уран бүтээлийг бас дэмжиж үзэж одоо энэ подкастаар бас энэ шинэ уран бүтээлийг ярьж
элен далангүй ярилцсан. Энийг төвчээртэйгээр үзсэн бас үзэгчтэй их баярлалаа. За дүүгийн цаашдынх нь уран бүтээлийн орчуулгын энэ ажилд бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Бидний ярианд анхаарлаа хандуулж хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Шинэ дугаараар эргэн уулзъя. Баяртай. Энэ хорхон хугацаанд хуйхтай ус босгоор их юм үзлээ шүү бурхан минь. Хүн ам нь дөнгөж 700 мянга. Энэ улсыг муу аргаар чамаагүй нөлөөнд байлгах хэрэгтэй. Өчиггүй буудан хорохыг би өөрийн нүдээр үзлээ. Миний буруу. Ямар ч гин буруугүй хүүхдүүд шүү дээ. Амар минь цаашлаж явна. Хээрийн замд нар болж ирсэн үрдээ аав нь цагаан дээр гэж нэр хайрлаа. Цагаан дээр.